За ингээд чинээр оюутан болсон дүүнэртаа ингээд баяр хүргэе. Та бүхэн маань оюутан болоод ээж аауд нь сургалтын төлбөрийг төлж байгаа шүү дээ тий. Тэрнээсээ эцэг их нь одоо ингээд Монгол улсдаа нөгөө хариуцлагатай татвар төлөгч байдаг учраас бас нөгөө татрын бодлогоор буцаад таны эцэг ихийг дэмжиж одоо ингээд татрын буцаа олголт гэдэг зүйлийг өгдөг юм аа. Иргэд ингэж орлого олж байгаа шүү дээ ямар нэгэн байдлаар тэр олж байгаа иргэдийг ингэж татрын харилцааг нь зохицуулж идэг хувь хүний орлогын албан тухай хууль гэдэг хууль байдаг юм аа. Тэгээ яг энэний дагуу бол орлого олсон иргэд маань татрын буцаа олголтод хамрагдах эрхтэй байдаг. Тэгээ одоо хүмүүсийн айгүй их мэддгээр бол нэгд нь болохоор нөгөө анх удаа орон сууц худалдаа авсан бол татрын хөнгөлөлтөнд хамрагддаг. Дээрээс нь хүүхдэн нөгөө нэг ингээд сургууль сурж байгаа тохиолдолд тэндээс татрын буцаа олголтыг авдаг. Тэгээ таард би өсөлт гаргахыг заагаад өгөхгүй. Тий. Хин таарийнхын нэгэнд сургуулиас авсан төлбөрийн баримт нь байгаа юу? Надад байгаа. Тэгвэл чинийх дээр хийгээд үзье. Ингээд маа татрын албаны систем болохоор өөрөө e-tax имтаз гэмэн гэдэг сайт гэдэг байхгүй юу? e-tax имтаз гэмэн гэдэг ийм сайт байдаг. Тэгээд нэвтрэлтэй нэгдсэн систем гэдэг ийм системээр дамжиж бид нар нэг татрын систем рүү ордог байхгүй юу? За энэ дээр ингээд энэ манай дүлгүүнөөгийн ээжийнх нь бүртгэлээр сая бид нар нэвтэрч ирсэн болохоор ингээд байж байна. Хэрвээ таяр ингээд нөгөө өөртөө шинээр татварлагчаар бүртгүүлэхээр болох юм бол энэ дээр дараад тэгээд зааврын дагуу бүртгүүлчих болох юм. За одоо тэгэхээр гурлаа нэг өсөлт гаргахыг за энэ сургалтын төлбөрийн буцаа олголт дээр дүлгүүнөөгийн ээж нь нөгөө реал багч учраас ингээд өөр дээрээ юу хөнгөлөлт идэлүүлэхээр болоод дүлгүүнөөгийн ээжийнх нь ирэхээр бид нар одоо ингээд нэвтрээд орж байна. Танаа одоо аав юм ээж нь орохоор бол тэр хүн татварлагчийн нэгдсэн систем рүүгээ бүртгүүлж ороод арах нэ. Одоо татрын хувь хүнээр бүртгүүлэн таяр татварлагчаар бүртгүүлэхээр ийм самбар харагдах нь л дээ. Тэгээ таяр тэрнийхээ энэ тайлан гэдэг зэс рүү ороод тайлан тушаах гэдэг зэс рүү орно. Тэгэн гут энэ ТТ06 буюу нөгөө анх бид нар ярьсан нөгөө хувь хүний орлогын албан татвар гэдэг нэг хуулигаа гэдсэн тэрний тайлангийн маягт нь энэ ТТ06 байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ингээд орноо. Тайлангийнхаа маяг цахим маягт руу орчих гэсэн үг байхгүй юу? Дээр үе цахим өгжөөг үед бол энийг одоо ингээд энэ маягтыг нь баталсан цаасаар явуулаад бид нар ингээд нүхдэг байсан байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо ингээд амарлцсан ийм гэсэн үг. За тэгээд тайлангаа ингээд эхлээд хадгалах хэвээр. Энийг орж ирэнгүүтээ хадгалж агаад дараагийн үйлдэлүүдээ хийдэг. Заавал нэг үйлдэл эхлээд энэ тайлангийнхаа юуг ингэж хадгалчаад за одоо түрүүн би таард ингээ айгуу цахим болсон амархан болсон гэж яриадсэн шүү дээ. Тэр чинь болохоор нөгөө нэг тайланд холбоотой мэдээлэлүүд байгаа шүү дээ. Хэдэн дөрвний орлого болсон, яасан, ямар төлөвлөөр орлого болсон ингээд тэрийг нь болохоор систем маань автоматаараа татдаг. Тэгээд тэр нь болохоор энэ мэдээ гэдэг цэцтэр байдаг. Мэдээ рүү ороод таяр одоо жишээ нь ямар мэдээллүүдийг татаж болохоор байна гэдгийг хараад за одоо цалин хөдөлмөрийн хуулсны шагнал урамшуул болон тэтгэртэй тэнцэх гэдэг одоо энэ дүлгүүнийгийн ээжийнх нь бол гол юу н орлого нь энэ цалин байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд татчихна. Ингээд мэдээд татдаг гэдэг. За энийг ингээд татчаад хадгалчихна бас. Хөрөнгөний орлогын мэдээ байна гурлаа татаад үзье л да. Бас байж ч те. Тэгэхээр одоо энийг нь бас ингээд хадгална. Тэгээд нийт одоо хувь хүний орлогын албан татврын төрлөөр олсон орлогуудын мэдээнүүд нь энд байгаад чи тааринг өөртөө би энэ төрлөөр орлого олсон юм бол энийг автоматар татчихна гэсэн үг байхгүй юу. За ингээд мэдээнүүдэд татчихж байгаа. Тэгээд дээрэс нь одоо тэгсэн чинь нэг татрын буцаа олголт авах хүсэл гаргаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бүрдүүлэх материал гэдэг хэсэг рүү орно. За тэгээд энэ дээр хөнгөлөлт чөлөөлтийн төрөл нэмээд яг ямар төрлөөр хөнгөлөлт авах чаав гэдгийг сонгох юм. За одоогийн дүлгөөний ээж болохоор сургалтын төлбөр дотоод гэсэн юугаар хөнгөлөлт авах чагаа. Тэгээд энэ дээрээс нэгэд асуунгуудаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг авах гэж байгаа юм уу? Эсвэл өөрөө суралцаад өөрөө төлбөр төлөөд бас яах юм бол ингээд авч болох нь шүү дээ. Тэгээд татрын бодлогоор одоо нөгөө юм анх удаа сурах, анх удаа орон сууц эзэмших үед нь ингээд дэмждэг байх нь шүү дээ, тий. Би одоо ингээд дахин сураад аваад иж болохгүй нэ, тий. За хүүхдэн сурж байгаа тохиолдолд эхнийхээгаа сонгох нь шүү дээ, тий. За ингээд сонгорчээ. За тэгэн гууд одоо нэг ямар мэдээлэл татах вэ гэдэг нь ингээ гараад ирж байгаа. За тэгсэн чинь одоо татварлагчаар шууд бүртгэгдсэн учраас манай одоо дүлгөөний ээжийн энэ мэдээллүүд нь шууд ингээд шалгаад тохируулсан байх нь тий. Тэгмүүд одоо энэ хүүхдийн мэдээллийг оруулна. Энэ төрсний гэрчлэгээд одоо бүрдүүлэх материал дээр төрсний гэрчлэгээд байгаад байгаа шүү дээ. За энэ дээр болохоор нөгөө регистрийн дугаараа ингээд хийчин монголоор. За ингээ хайхаар
ингээд юу ингээд цаанаасаа бас усын бүртгэлийн юунаас мэдээллийг татлаад гаргаад ирж байгаа хгүй. За сургуулийн тодорхойлтыг бас өнгөрсөн жилээс нөгөө заавалчгүй ингээд нөгөө эцэг гэх аваад нөгөө нэг авчирч өгдөг байсан бол бас болоод сургуультаа мэдээлэл солилцоод шууд бас татдаг болсон. Бүрэн захин шилжсэн юм шүү дээ. Тий. За ингээд тэгэхээр дүлгөөнөө гэдэг хүн тэнд сурдаг гэдэг тодорхойлт нь гараад ирж байгаа хгүй. За одоо тэгээ төлбөр төсөн баримт. Энэ дээр баримт нэм. За бүрдүүлэх ёстой бичиг баримт гэх юм бол чихнээсээ энд л байгаа юм. Одоо нэг юугаа авчих ёстой. Тэгээ төлбөрийн баримтынхаа ойлоо дугаараа хий. Дахин давтагдчихгүй дугаар хийхээр нэх үү. За. Хүү амар урт юм а тий. За энэ өөр сонголт энэ үү. Суглааны баримтын дугаараар хайх гинэ. За тэр урт биш суглааны баримтаар нь хоёул хичээлтэй тэгвэл. За. За ингээр нөгөө нэг тус сургуулиас асан төлбөрийн баримтаа нөгөө нэг ий баримт системдээ баталгаажуулчихсан учраас нөгөө маань систем бас ингээд баталгаажсан байна гэд гараад ирж байгаа байхгүй юу. За тэгээд орлогын их үүсвэрийг нотлох баримт гэдэг энэ дээр болохоор дотоодын их сургуулийн хөнгөлөлт авах гэж байгаа хүмүүсийн хувьд бол тэгэх шаардлагагүй гадаадд нөгөө нэг оюутнууд сурч байгаа буюу өндөр төлбөр төлж байгаа тохиолдолд орлого нотлох баримттай байдаг. Баримт шаарддаг. Тэгэн гутаа ингээ үргэлжлүүлээд хүсэлт байгаа. Одоо бид нар хүсэл гаргадсан шүү дээ нэг өвнөө гэж өөрөө бичдэг гэсэн бол энэ зэхэн болчихсон. Тэгээд хүсэлт гаргахтаа нөгөө нэг юм одоо энэ буцаа алгалтаа авах дан сэтраа ингээд гаргадаг. Тэгээд ий баримтаас ингээд ий баримттай холбоотой дансаа татчих болдог. Эсвэл өөрөө ингээд банкаа бүртгүүлээд тий капитал банкны данс ч юм уу байх юм бол ингээд юмнууд оруулдаг. Ингээд усны дугаараа бичээд ингээд хадгалчихна. Одоо энэ нөгөө нэг буцаа авах дүн байгааз. За энийгээ бүгдээрээ тайлан дээрээс харж бичнэ. Тэгээд ингээд хадгалчаад за энэгээ хадгалсны дараа бүгдээрээ хавсралт мэдээ 06-гийн 9 рүү орох хэрэгтэй. Энэ нь болохоор ерөөсөө албан дотрын хөнгөлөлт чөлөөлөлтийн юм тооцооллын мэдээ байгаамаа. За ингээд хавсралт мэдээ 9 дээр ингээд нөгөө яг өөрийн төрлөөрөө хүн мэдээгээ өгч байна гэсэн үг. Энийг бол хадгалах шаардлагагүй шууд уртлын нөгөө нэг ТТ06-гийнхаа 6 руугаа ингээд харагддсан юм байна. Шууд энэ буцаал ийшиг ингээд ороод иж байгаа гэсэн үг. Тэгэн гутаа одоо түрүүн гурлаа нөгөө нэг 5000 төгрөг бичиж гарсан шүү дээ тий. Хөнгөлөлт авах дүн нь энд ингээ гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр гурлаа тэр бүрдүүлэх материал руугаа дахиж ороод энэ дээрээ 10%-аар энийгээ биччихнэ гэсэн. Ер нь бол нөгөө сургалтын төлбөрт нөгөө төсөн доторхын 10%-ийг төсөн дүнийхээ 10%-ийг авдаг байхгүй юу. 164,700 төгрөгийг авах нэ. Тэгээд 2 дахь дугаар бичгээр бол ингээ биччихнэ. Тэгээ хадгалчихна. За ингээд ерөнхийдөө бол одоо дүлгөөний маань ээж нь хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлснөхийн төлөө татрын буцаа олголт авах хүсэлтэд ингээд захимаар илгээж эхлэе гэсэн үг. Энэ хүсэлтийг гаргахдаа заавалжгүй нэг юм ТТ06 гэдэг энэ хувь хүний орлогын албан дотрын тайлангаа ингээд заавалжгүй гаргах хэрэгтэй байдаг. Тэгээ тэрийгээ бас ингээд давхар захимаар илгээж эхлэе гэсэн үг. Ердөө таяр нэг юугаал авсан багт болохоор ааз. Сургуулаасаа баримтаа л авсан. Төлбөрийн баримт авсан багт. Тэгээд энэ нэг бүр баримт бүрдүүлэх дээр бас нэг юм одоо нэг түрүүн эргээсийн дугаарыг хийгээдсэн шүү дээ. Тэрнэр файл авсрах гэдэг энэ дээр зарим тохиолдолд нөгөө нэг өргөж авсан хүүхэд ч юм уу байж болно шүү дээ. Өргөж авсан хүүхдийнхаа асран халамжилж байгаа хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд одоо нэг усын бүртгэл дээр дахиад нэг бичиг баримтууд байгаа шүү дээ. Өрчилж авсан үнэн болно гэдэг тий. Тэгээд тэр тохиолдолд энэ файлаа авсаргаад ингээд явуулцдаг байгаа. За ерөнхийдөө сургалтын төлбөрийн хөнгөлөлт дээр бол ингээд эцэг эхчүүд маань хөнгөлөлт эзлэхтэй зөвхөн хүүхдийнхаа сургуулийн ий баримтыг аваад тэгээд регистрийн дугаарыг нь оруулаад бусад мэдээлэлээ захимаар татаад ингээд илгээчдэг байгаа. Амар юм уу? Амарлчжээ. Та хоёр ингээд хичээлийн хажуугаар орлого олъё гэд ер нь бодож байгаа юу? Бодол байна. Ялангуяа мэрэгчлэр юм ажиллаа. Аха. Тэгвэл та хоёр одоо татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой юм биш үү? Хамгийн ихний ээлжид. Оюутны буцаа олголт авдаг гэж мэдчихсэн өмнө. Үгүй. Сонсчихсэн. Гэтэ яг яхаас ойлгохгүй. Бас л ийм амар их бичиг баримт бүртгүүлэх багтаа л гэж бодчихсон. Тийм чинь амар амар юм байна оо. Аха. Татрын буцаа олголт ер нь ингээд энэ татрын болгоорын дэмжиж байгааг та хоёр юу гэж байна? Гоё шүү дээ. Аха. Ингээл нэг өсөндөө бас ингээл татвар төлөх ингээд сэдлийн гэх юм уу төрүүлээд байгаа болохоор хүн болгоно гэсэн ийм нэг урамших байх гэж бодсон. Аха. Тийм. Тэгэхээр иргэд маань бол ер нь татвар төлөгч гэдэг үүрэг нэг талаасаа үл нөгөө талаасаа би бас ямар эрхтэй юм бэ гэдгийг агуулсан судлах мэд ёстой тийм гэж энэ боловсралтай л байх хэрэгтэй. Тийм боловсралтай л байх хэрэгтэй. За хүүхдүүдээ баярлалаа.
Аав ээжээрээ ингээд нэг хөнгөлтүүдээ юу лээ доторхын буцаа ойлголтыг авах тэгээд бас найзуудтай бас хэлж өгөөрэй.